бид нар өөрсдөө ийм эмо, уянгалаг, караоке ч юм. Тэгээд ийм гоё зохиолын дуучин. Тэгээд ийм айгүй их тийм нөгөө дандаа хоцрогдол мөхлийн шинж тэмдгүүд бүх юм дээр харагдаад байгаа байхгүй юу? Тийм ээ. Бүр ингээд 21-р зуунд амьдарч яж бүр ингэж ухарч 13-р зууныг шүтэх гээл. Тийм ээ. Эсвэл тэгээд бүр ийм нэг ямар ч хийх ажил, өөдөн татах амьдрал ах уу, зогсоо загваа ажиллах ийм нөхцөл байдал байх чинь ямар их амарч байна, ямар их баяр тэмдэгдэж байна. Цум болохоор ямар их хөдөө орон нутаг гол горихоор дэмий тэнцгээж байна. Тэгээд ийм орцоож байна. Тэгэл тэнцээ нэг зэрлэг хүмүүс шиг гал дээр мах түлж идэл тэ. Бетонтор чулуу хийж байгаа л тэ. Ийм муха харанхуу бүдүүлэг улам ухраалаа байхгүй. Тэгэл нөгөө социализмын үеийн санхүүгийн эдийн засгийн өөр зохицуулттай цаг үеийн эдийн засгийн урамшууллахээс илүү нөгөө хүний чи одоо бусдыг хошгоруулах үүднээс юм төмөр зүүжж гавья мавья хөдөлмөрийн баатар гэдэг цол тэмдэг чинь бид нар одоо хүртэл шүтсэн хэвээр байна шүү дээ. Энийг ерөнхийлөгч чинь өгдөг эм орол. Нөгөөтгийн эм орол нөгөө ард түмэн аваад идэх зах зээлийн эдийн засгт улс шүү дээ өнөөдөр. Өөрийнхөө төлөө компанийн төлөө өөрийнхөө компани төлөө ажиллаж байгаа захирал яхаар хөдөлмөрийн баатар болдгийг. Боддоо. Хөдөлмөрийн баатар Элон Маск гэж байна уу? Гавьяат эдийн засагт Билл Гейтс гэж байна уу? Шившиг байгаа биз? Дэлхийн шившиг байхгүй юм. Тэгэхэд манайх ямар гавьяат хуульч, ямар гавьяат худалдааны тэргүүний ажилтан, ямар хөдөлмөрийн баатар хичмээр. Бид нар энэ хөдөлмөрийн баатар гавьяат элдв бусаараа бол дэлхийн номер 1 байна шүү дээ. Ийм мундаг дандаа агуучуудтай байна гэдэг чинь. Тэгэхэд дэлхий дээр тийм юм байдгүй байхгүй та. Энэ чинь зүгээр зах зээлийн эдийн засгийн хараад бид нар энэ тогтолцоон дотор хүний хийсэн бүтээсэн амьдралын хэв маягийн бүх юмороо нийгмийн дэмжлэг авч тэр нь тэдэн сая фолловерстэй ч гэдэг юм уу дагагчтай тий. Тэр нь тийм олон хүн энэ хүнийг одоо бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг ч гэдэг. Энэ тэр хүний гавьяа шагнал байхгүй. Тэр хүний одоо оролцож байгаа том арга хэмжээнд олон мянгаараа ирж оролцох юм уу? Тэр хүний лекцийг сонсох ч гэдэг юм уу? Тэр хүнтэй уулзах ч гэдэг юм уу? Одоо тэр чи өөрөө тэр нийгмийн гавьяа шагнал байхгүй. Би энэ дээр бол одоо үнэхээр бас хамгийн харамсалтай надад санагддаг зүйл. Хүний овог нэр гэдэг бол хизээч бурхнаас ганцхан удаа заяагцсан. Дэлхий дээр байгаа 8 тэрбум хүний овог нэр гэдэг бол өөрөө давтагчгүй цорын ганц. Өөрөө хамгийн том цол нь тэрний тэр гэдэг бол. Тэрнээс тэм гавьяатар дин жижигчин хөдөлмөрийн баатар гэд бүр өмнө нь бүх тэр ийм нэг худлаа долоож сонгуульд явж тал засаж авсан бүх төмрүүдийн дурдж агаад хойноос нь нөгөө чиний хамгийн ариун хамгийн мундаг овгийг нэртэн дурдна гэдэг харамсалтай дээ бүр доорно. А дээр нь болохоор бүх нөгөө хулхны энэ нөгөө муухай. Үнэн шүү дээ. Энийг бол одоо бид нар бүгд мэднэ шүү дээ. Яаж авдаг вэ? Таныг зүгээр ингээл гэртээ ингээл ажиллаа хийгээ байж хах дуудаж өгөхгүй шүү дээ.